За яг өнөөдөр эдийн засгийн байнгын ороогоор ашигт малтмлын тухай хуулийн өөрчлөлт одоо хилцэгдэх гэж байна. За яг миний гарт Монгол Улсын засгийн газраас яг түрүүчийн 7 хоногт буюу 5 сарын 26-нд өргөн барьсан ашигт малтмлын тухай хууль яг энэ 7 хоногт хилцэгдэх гэж байна. За ер нь уул уурхайн салбар дээр нэлээд шинжилгээд гарч цаашдаа хөрөнгө оруулалт татахыг реформын шин чанартай зүйлүүдийг дэмжинэ. Гэхдээ энэ дээр бас яг хилцээр явагдаж байгаа энэ үед бац шууд материалыг буюу нэлээд өөрчлөлт оруулах томоохон хэмжээний өөрчлөлт энэ дээр бас орж ирж байна. Нэлээд ноцтой өөрчлөлт. За энэ бол энэхүү хуулийн 47-гийн 5 заасан зэсийн амнаатыг зэсийн ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг нэмэлт зэсийн амнаатыг 3 дахин бууруулах ийм төсөл орж ирсэн байна. Зэсийн үн $9,000-оос дээш байсан тохиолдолд 15% байсныг 5% болгож буюу 3 дахин бууруулж орж ирж байна. За нэгдүгээрт дэлхийд дээр зэсийн үн түүхэн хэмжээндээ гарч өсөж байгаа. Өнөөдөр яг өчигдрийн байдлаар шалгахад 1 тонн зэс $13,832 байна. Энэ бол нэгэн жилийн дотор 42.5%-аар өссөн гэсэн үг. Түүхэн хэмжээний өсөлт. Тэгэхээр энэ түүхэн хэмжээний зэсийн үн өсөж явахад бид нар зэсээс авах амнаатаа нэгсэндээ төрд хамгийн найдвартай ирэх төлбөрөө 3 дахин бууруулж орж ирж байгаа логикийг ойлгохгүй байна л да. Энэ яг хэний талд ажиллаж байгаа логик юм. Зэсийн үн өсөд байхад төр нь авах амнаатаа 3 дахин бууруулна гэдэг чинь аль талд үйлчилж байгаа лоббиний хууль вэ? За, нэгдүгээрт. Хоёрдугаарт яг энэ цаг мөчид Улсын хурлын 120 дугаар тогтоолоор 6 сарын өмнө баталсан 120 дугаар тогтоолоор онтригийн хилцээр явж байгаа. Онтригийн хилцээр дээр бид нэр амнаатаар орлуулах хувилбар яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр онтригийн хилцээр явагдаж байгаа энэ үед зэсийн амнаатыг бууруулах хууль орж ирдэг нь яг аль талд үйлчилж байгаа ямар хуулийн хулгай яваад байна. Та бүхэн нэг зүйлийг хэлье. Оюу толгоон хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10 сарын 6-нд батлагдсан. 10 сарын 6-нд батлагдсан. Яг энэ батлагдахаас 3 сарын өмнө буюу 2009 оны 7 сарын 16-нд яг наадмын үеэр Улсын хурал ээлжид бус хуралдаж ашигт малтмлын тухай хуулинд 29 нэмэлт өөрчлөлтийг оруулж өнөөдрийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Нэгсэндээ нэг талд хит давуу тал олгосон өнөөдөр Монгол улсад ямар ч ашиггүй хөрөнгө оруулалтын энэ 2009 онд оруулс бичсэн энэ баталсан гэрээ байгуулахад яг ашигт малтмлын хуулийг өнгөж 29 зүйл залд өөрчилсөн байдаг юм аа. Тэгэхээр энэ алдааг бид нэр мэдсээр байж давтаж болохгүй. Түүхэн хэмжээнд зэсийн үн өсөд байдаг. Онтригийн хилцээр яг ид явж байгаа Монгол улсын өгөөж авах хэсэг нь бол зэсийн амнаатаас шалтгаалах байхгүй юу? Тэгэхээр яг энэ цаг мөчид зэсийн амнаатыг нэмэлт амнаатыг нь $9,000-оос дээш байхад 15-аас 3%. За үн бүр доош байхад 10 дахин бууруулах ийм хууль орж ирж байгаа нь бол маш ноцтой. Тэгээд Монголын эрх ашигын талд үйлчилсэн хууль гэж юусаа харахгүй байна. Олон улс төрчид хуулийн хулгай ирсэн. Тэгэхээр энэ оюу толгойн хилцээрийг ахалж байгаа жишээлбэл засгийн газрын хэрэглэх газрын дарга Монгол улсын сайд инхвэр маш их хуулийн хулгай ирсэн шүү дээ. Тэгээ энэ хуультайгаа ажлын хэсгийн даргын хувь зөвшөөрж байгаа юм. Энийг тэгээд зөв гэж бодож байгаа юм тий. Онтригийн хилцлийг ахалж байгаа дамжин юм сайд онтригийн хилцлээ эхлэхээс өмнө зэсийн амнаатаа өөрөө санаачилж бууруулж байгаа тэгээд аль талд үйлчилж байгаа гэж ойлгох юм. Энэ түүх давтагдж шүү 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад яг ийм алдаа гарсан. Энийг бид нар мэдсээр байж давтахгүй. Үнэхээр ийм лоббиний хилцээрээ хий гэж байгаа бол улсын хурлыг татаж оруулахгүй байх хэрэгтэй. 2009 онд улсын хурал яг энэ татгалж ороод ашигт малтмлын хуулийг өөрчилж 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Өнөөдөр бид нар ноогдол ашигчгүй баахан зээлдээ баригдсан өдөр тутам 15 тэрбумын зээл тоолсон ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ хууль түрүүчийн 7 хоногт орж ирээд гэрлийн хурдаар өнөөдөр эдийн засгийн байнгын ороогоор ороод нөгөөдөр чуулганаар орох гэж байна. Тэгээ яах юм? Тэгээд 7 сарын 10-нд шөнө яг баярын өмнө дахиад энэ хуулиа батлах уу те? Тэгэхээр бид нар 53% өгөөж 120 дугаар тогтоол дээр өгсөн өгөөжөө яг яаж энэ дээр гаргаж ирэх гэж байгаа. Зэсийн амнаатаас шалтгаалж бид нэр 53 авах уугүй юу гэдгээ шийдэх болно. Тэгэхээр энэ зэсийн амнаатыг бууруулж байгаа бол олон тэрбум долларын үр дагавартай шүү. Тэгэхээр
бид нар олон тэрбум долларын үр дагавартай зүйл дээр хамгийн их анхаарлаа хандуулах ёстой л гэж үзэж байгаа. За та бүхэнд асуулт байна уу? Ерөнхий сайд нэр оюутлын асуудал асуулт байна шүү дээ. Тийм. За ерөнхий сайдад тий оюут толгоон ялангуяа сая энд яг хянаа шалгах төр орооны 3 гишүүн зогсож байна л доо. Тэгэхээр оюут толгоон хянаа шалгах төр орооны 3 гишүүн. Тэгэхээр бид нар бас яг 120 дугаар тогтоолыг баталсан. Энэ 120 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор бас мэдээлэл авахар Монгол Улсын ерөнхий сайд руу бол асуулт тавьсан байгаа. За хариулт нь ирэхээр бас олон нийтэд нээлттэй явдаг. Тэгэхээр энэ бүх процесс олон нийтэд нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхгүй болохоор яг үгээр анхаарал өөр тийшээ хандахад яг энэ шиг ингээл хуулийн хулгай шиг ийм явж болохгүй. Эдний үр дагавар бол олон тэрбум доллараар үнэлэгдэх дараагийн үе бидний дараагийн үед тэдний амьдралыг өөрчлөх үр дагаврууд учраас бид нар энэ дээр маш анхааралтай болгоомжтой хандах ёстой л гэж байна.